gonna take it over. You got my soul. Nobody gonna tell me different. You got my heart. You got my love, yeah. My love and baby. Hi guys. Шинэ vlog-та тавтан байрал. За өнөөдөр дахиад та хэдтэй Day in my private life гэдэг бичлэг эхлүүлж байна. За одоо өглөө боссон би нүур гараа угаагаад нүрэндээ сая тос түрхэд primer цацчихлаа. Өмнөх бичлэгэндээ би baby oil түрхчин гэдээ үзүүлжсэн. Тэр жоохон юу болсон? Язраад эхэлсэн байгаа би. Бас ингэж язраад эхэлсэн байгаа. Тэгээ би энийгээ нэг тийм амар муу юм гэж бодоод сэтгэлээр унахгүй байгаа. Яагаад гэвэл би чинь бүхэл бүтэн хүн тээж ш бүхэл бүтэн бүр аим бүхэл бүтэн зүрх бүхэл бүтэн бүр ингээд хөл гар биетэй бүр ингээд амьд хүн бие тээж байгаа болохоор надад энэ зэрэг язралт бол нэг тийм амар том цогцолт болоогүй. Би зүгээр харчаал ядраа эхэлсэн байж тээ. За тосоо сайн төрхөй даа л гэж бодсон. За тэгээ тиймдээ чи ийм шин тос төрхөж эхэлж байгаа юм болохоор Trader Joe's гэдэг харамсалтай Монголд байхгүй би бүр Америкт захиж авчруулсан. Америкт бол амар хямдхан байдаг зүр супермаркетд нь байдаг тос ахгүй. Тэгтээ миний биеинд аягүй сайн тохиж чийгшл өгдөг учраас энийг захиалсан. За тэгээ одоо жоохон тосоо төрхнээ. За нүрээ цэвэрлээд хэдүүлээ одоо манай ээж аавынх руу явна. Яагаад гэвэл өндөр маа дүүн төрсөд байхгүй юу? Тэгээ дүүгийнхэн төрсөд бид нар бэлэг бүр өмнө өршлөөд аваад өгсөн юм. Тэгээд өнөөдөр очиад зүгээр гэр бүлээрээ гоё гэртээ ковид байгаа учраас гадуур хоолж молоод яах юм бэ? Гэртээ өнөр гоё хоол захиалж мэдээ. Тэгээд байж байгаа би буцаад гэртээ ирээ зөндөө юм. So миний өдрийг хамтдаа эхлүүлцгээе. Энэ өрөөнд миний офис байсан байхгүй юу? Тэгээд би бүх юмаа гаргаад ерөнхийдөө бол хүүхдийн nursery room хийх гээд бэлдсэн байгаа. Тэгээ хэд хэдэн юм аваад эхэлсэн. Энэ болохоор юм хөөрхөн хүүхдийн алхаж мөлхдөг юм зөөлхөн юм хийвс авсан байгаа. Тэгээ энд ингээд тавихад яг хөөрхөн хэмжээтэй. За үүнээс гадна юм баан авсан байгаа. Хүүхдийн усанд оруулдаг баан. Миний нэг таалагдсан юм болохоор доороо юм төршлөгтэй юм билээ. Энийг нь хоёр тишээ олгоод хөөрхөн газар зогсоо очиж болно. За тэгээд ийм хурайлагч авсан байгаа. Тэгээ манай хүүхдтэй найзууд айгу санал болгоодсон. Ер нь өндөр хурайлагч авах зүгээр шүү. Тэгэхгүй бол нурууч айгу өвдөн гэд тэгээдсэн болохоор ийм хурайлагч авсан байгаа. За тэгээ энэ болохоор ер нь жоохон номын шкаф руу байсан. Тэгтээ одоо манай хүүхдийн хувцсны шкаф болж байгаа. Тэгээд юм хөөрхөн юмнуудыг ингээл цуглуулаад энэ хамсны утан утгийг харж иж дээ. Тэгээд юмнуудыг цуглуулад энэ доор бас хувцснуудын ер нь ихнээс нь цуглуулад явж байгаа. Би нөгөө хүүхдүүдийнхаа гинэ. Олон хүүхдтэй болсон ш хүүхдийнхаа хувцсыг авчаад тэгээ тэр өдөр бүр өдөржингөө ингээ хараал инээ түрээл хараал хайр үрээл тэгээ байгаадсан. Тэгээ бүр ингээд яг ингэж эвкэж даалт хийдэл бараг 2-3 хоног зүгээр ингээд бүгдийн дэлгээ тавьсан ингээ хараал байгаадсан. Тэгээд яг эвкэх болоод энэ өмд нөгөө хүн чинь хувцаа ингээд яг ингээ fully эвкэж тавьдсан штэ тий. Тэгээ ингээ би охиныхоо хувцснуудыг эвкэх хэрэгтэй гэж бодоод бүгдийг нь эвксэн чинь нөгөө нэг их хувцс ч мөр ийм жоохон болчтой. Тэгээ би юу лээ гэж бодсон чинь нөгөө хүүхдийн хувцс ч амар жижигхэн болохоор эвхэнгууд одоо энэ өмдийг ингээ эвхэнгууд нэг юм бараг альчуур шиг жижигхэн нэг гарда нэг гарын алга шиг жижигхэн болчтой билээ айгу хөөрхөн. Тэгээ хөөрхөн хувцснууд аваад бөөн баяргаа. Ер нь л нөгөө нэг төрөөгүй хүүхдэд төмөр үлгэе гэж ярьдэн штэ тий. Яг хөө тэрийг зөндөө сонссон ч гэсэн одоо орчин үед бас нэг тэгэхээр болцсон юм шүү аа хүмүүс эртгэн бэлдээд байжсан дээр шүү гэж хэлээ. Яг гэвэл ялангуяа одоо бүр 8-9 сар төрөлт өгчих юм бол гиз чин томроо тэ ялангуяа би 100 төрж байгаа болохоор ер нь айлуулах эрт яваад цуглуулсан дээрээ гэд манай төрсөн туршлагатай найзууд маань санал болгоод тэгээ төрсний дараа цуглуулсан гэвэл гадуур дотор явахад аюу хэцүү байдаг дураараа тэгээ ингээд яг туртай юмаа сонгоод явс хэцүү цаг зав болтдгоо. За тэгээ нөхөр чин ч юм өөр хин нэг цуглуулад ирэнгуут яг ингээд дуртай хүн ингэж аваагүй тэгээ жоохон сэтгэлэр унах гад байдаг уурлах гад байдаг гэж хэлсэн. Тэгэхээр би ер нь бол 7 сартаа цуглуулад эхэлсэн. Тэгээ одоо энэ хүүхдийн орд хэрэг гэдэг нэг тиймэрхүү юм аваад энэ өрөө хөөрхөн тогтнох гэж бодож байна. За гарахаас өмнө нэг жижигхэн салат хийгээд идэж тийм үү. Миний одоо хийж байгаа салат амар амархан. Авокадо, томато салат байхгүй Америкт анх хийж идээд тэрнээс хойш миний хамгийн дуртай салаатнуудын нэг. Тэгээ орцсон 3 орцтой.
томат, авокадо, тэгээд лимон байгаа. Авокадо, томат хоёроо гоё хөөрхөн дөрвөлжин дуртай хэлбэрээр хийсчээд тэгээд дээр нь лимоныхоо шүүсийг жоохон асгаж өгөөд тэгээд хүсвэл улаан сонгоо хийж болно. Хэрчээд бас жижигхэн хэрчээд тэгээд хүсвэл пест хийж болно. You got my heart, nobody gonna take it over. You got my soul, nobody gonna tell me different. You got my heart, you got my love, and my love and baby, my love and baby. You got my heart, nobody gonna take it over. You got my soul, nobody gonna tell me different. You got my heart, you got my love, and my love and baby. За би гараад жоохон хальт алхлаа. Өдрийн алхалт. Ийм боксер шорт өмссөн. Тэгээд доогоороо пүүцтэй. За одоо манай багийнхан манай гэрт ирээд бүүнөрөө хуралдах гэж байна. Тэгээд бид хэд яг одоо болохоор Girls Coring Cafe-ийн маань хамгийн анхны үйл ажиллагаа болох эмэгтэй хүн чадах юм уу гэд тэр ивентийг бид нэр бүүнөрөө бэлдээд маш завгүй ажиллаж байна. Би сая нэг бичлэг хийгээд амжуулчлаа. Та тарж байгаа бол энэ дээр тавьж агаад энэ бүтэнсээ өдрийнхөө бичлэгийг хийгээд амжуулчлаа. Тэгээд бичлэгийнхаа хувцастай хурлаа үргэлжлүүлж хийж явж байна. За энэ самбарыг бид нэр хуралдаа ашигланаа. Тэгэхээр энэ самбараа үүдэнд гаргаад хуралдаа бэлдээ. За би юу хийж ийнэ гэхээр хөлөө саагаад амраа твтчихэв. Тэгээ жинсүүний хувьд хөлөө сааж идэх бол маш гоё амралт болдог. Тэгээ манай багийнхан орж ирээд бидэд ер нь 2-3 цагийг хуралдаад ажиллаа суудаг болохоор ятрахгүй тулд эсвэл ятралсан ч гэсэн нэг амар ятрахгүй тулд урьдлаа жоохон хөлөө саагаа өвтчихгээд айгу айтайхан байт. Ингээд багтсан маа. Тэгээ эхэндээ бол ингээд GCC-ийнхаа логог оруулаад ингээд 30 секунд тэгээ дараа нь болохоор яг GCC гэдэг юу юм бэ гэдгээр зөвхөн үгээр танилцуулсан. За тэгээ бид нэр яг юу хийж байгаа вэ? Тэгээд нэг За өнөөдөр болохоор би зүгээр л гоё дуу тавиад гоё journaling хиймээр байна. Тэгээ journaling гэхээр дэвтэр дээрээ юу бичмээр байгаа вэ гэхээр эмэгтэй хүн төрсний дараа айгүй их тийм сэтгэл готролд орох магадлал өндөр байдаг гэдэг хүмүүс зөндөө хэлжсэн судалгаа гарч батлагдсан байдаг. Тэгээ яг нөгөө дааврын өөрчлөлтөнд орохоор айгүй их сэтгэлээр готардаг гэж зөндөө сонссон байгаа. Тэгэхээр би юу бичмээр байгаа вэ гэхээр яг одоо бол миний сэтгэл зүй ер нь айгүй гоё байгаа. Хүүхдээ хүлээгээд бүр ингээд харах юмсан гэдэг амар тогтлоод хүлээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ мөчөө би өөрөө ингээд хадгалж бичиж авч үлдэх хэрэгтэй гэж бодож байна. Одоо яг дааврын өөрчлөлтөнд арай ороогүй яг ингээд эрүүл зүгээр сэтгэж чадж байгаа энэ үедээ одоо өөрийгөө гоё зоригжуулсан те ямар гоё баяр баясгалантай байлаа, ямар гоё аж аргалтай хүүхдээ угтчихлаа те хүүхдээ харах гээд ямар их догтлж илоо. За тэгээд миний амьдрал ямар гоё зүйлс болж байгаа илээ гэд тэр бүгдийг яг ингээд дааврын өөрчлөлтөнд ороогүй ингээд эрүүл хэмнэлээр бодож чадж байгаа үедээ гоё бичээд тэмдэглээд авъя гэж бодож байна. Тэгээд дараа нь төрсний дараа миний сэтгэл санаа яах юм бэлээ би хэлж мэдэхгүй байна. Тийм үедээ одоо нөгөө доошоо савлсан үедээ уншаад одоо гоё өөрийгөө урам зоригжуулах байх гэж бодоод хийх гэж байна. Тэгээд одоо ингээд шөнийн 10 болж байна. Тэгээд нойр хүрэхгүй болчтой юм байлаа амар соноо. Ингээд төрөх төхөөд ирэхээр
унтмаар идэг тэгсэн мөртлөө унтаж чадахгүй амармаар идэг тэгсэн мөртлөө ингээд хулжаад ингээд хөргөөгөөд идэг бараг хүүхд төрөхөд ингээд айгүй их сэрдэг болохоор тэр хүний бие цаанаасаа бэлтгэддэм болов даа гэж бодсон. Тийм битүү хүний бие үнэхээр гайхалтай маа бүр. Тэгээд одоо ингээ 10 болцсон маачсан нойр хөрөхгүй. Өдөр нэг жоохон амарсан чинь нойр хөрөхгүй байна. Тэгээд гоё YouTube-ээс гоё дуу тавьж байгаа. Жоохон гоё journaling хийлээ. You got my heart, nobody gon' take it over. You got my soul, nobody gon' tell me different. You got my heart, you